Игрээ бяцхан мөрсийг маань төрүүлж өсгсөн ээжүүдийн баяр, эхчүүдийн баяр гэж хүндлэл төгөлдөр тэмдэглэж ирсэн эрхэм сайхан уламжлалтай. Монголын мянган мөрсийг маань анхсан мэддэг газар болсон энэ уянтай байгууллагын байна. Наадмын адаг мэдрэгнүүд сайхан дашил. Сайхан мөр улам их хурдаас удаан жаргалыг хайлтугай. Баяр хүргэе. Таваас өрнгийн алтан зул, Баян зүрхүүгийн 16 дугаар орон иргэн, Чулуун хүүгийн алтан тогс, Жавцмаагийн болдоо, Баян зүрхүүгийн 19 дугаар орон иргэн. Өөрөөс нь хүн амьдсан аврах хүн байдгийг маань илбэрэл хайраар их орон баярлаж болгосон энэ сайхан бэлэгтүүдийн халуун мэндийг та бүхэндээ өргөн тгшүүлье. Гэхдээ 810 жилийн өмнө эзэн Чингис хаан Өвгөрийн эдүүд ноёнд өөрийн охин болох Далаатхун их охиныг өгөхдөө Адагтаа хүнд уран ир байдаг юм аа. Эхнийх нэр алтан төр, удаах нэр нь ариун нэр, дараах нэр нь аваал ирээ гэж. Алтан төрийг дагаж игчвэл, хатуужвал ариун нэр аяндаа болтноо. Ариун нэрийг эхэлж чангалвал аваал нэр ангид үл ордноо гэсэн энэ сургаал үгийг айлтгсан байна. Эртнээс уламжлалтай энэ гурван эрхэмлж явдаг үнэт зүйлийг өдөө хүртэл өөрийнхөө бие сэтгэлд шингэн хадгалж үн цэнийг нь улам хөгжүүлэн хөгжүүлж өнөөдөр Монгол улсын үнэт зүйл тусгаар тогтолцоог хөгжүүлж яваа Монголын хоо згслэн ээжүүд, эхчүүд та бүхэндээ их урсын баярын халуун мэндийг өөд нь бас өргөн тгшүүлье. Дэлхийн дахин эмэгтэйчүүдийн эрхийн тухай хөндөгдөөгүй байх тэртээ 13 дугаар зууны үеэс эзэнт хүрэн эрчүүд дайчдынхаа арталын найдвартай Батбэх хан болон зогсож шаардлагатай үед эрчүүдтэй зэрэгцсэн тэмцэлдэж зэрэг дайны үйл ажиллагаанд оролцож тэр хэмжээгээр улс орныхоо бодлогын хүртэл их гүрний бодлогын хүртэл тодорхойлцож явсан домог түүхтэй олон сайхан эхчүүд эмэгтэйчүүдээр монголчууд бид бас үргэлж бахархаж явдаг. Үр хүүхдүүдэд өсвөн хүмүүжүүлж зөв иргэн болгонд төлөвшүүлэх хариуцлагатай нэр хүнтэй ачааны хүндийг ээжүүд та бүхэн маань эрчүүд биднээс илүүтэйгээр үүрч явдаг гэдгийг энд бас дутхгүй болохгүй маа. Энэ дашин улс орны хөгжил бүсийг албан байгууллагын ажил үйлс айл өрхийн гэрийнхэн сайн сайхны төлөө зүтгэж яваа, амжилт гаргаж яваа Монголын нийт ээжүүд, эхчүүдтэй бас энэ сайхан өдрийн халуун мэндийг давхар дэвшүүлье.